Арамын төргийн эрхэм үзэгчдээ ТВ-с телевизийн өнөөдөр мэдээллийн талаас бэлтгэн хүргэдэг тодруулга булан эхлэхэд бэлэн боллоо. Тодруулгын энэ удаагийн зочноор Хөгчон групп ерөнхийлөгч Монгол улсын зөвлөх инженер Бүрбаатар оролцож байна. Танд энэ өдрийн мэндийг хүргэе. За баярлалаа. За тэгэхээр Монголд анхдагч гэж хэлж болохоор нэг шин технологиг нэвтрүүлсэн байгаа шүү дээ. Одоо агаарын бохирдол гэж ярих, энийг бууруулах бол одоо хэрэгтэй байна гэж энэ ярьдаг үед бодиттой гэхээсээ илүү одоо нэг хийсвэр зүйлүүд яваад байдаг шүү дээ. Тэгвэл яг бодит биелэл нь болоо гэж бодож байна. Энэ шин технологийн талаар та бас танилцуулаач. Энэ нэвтрүүлсэн шин технологи маань бас давуу тал нь юунд байгаа юм бэ? За энэ технологи бол 2013 онд би засгийн газарт асуудлаа танилцуулаад тэгээд агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо за салбарын яамд одоо дэмжиж ингээд энэ бүтээгдэхүүнийг оюуны эмчийн газраар орж оюуны эмчийн гэрчлэгийг аваад ингээд ажиллаа эхэлсэн. За энэ гол зарчим нь бол энергетикийн зууханд, эрчим хүчний зууханд за нүүрсийг шатаагаад дулааны хийжүүлэлтийн процессыг явуулаад нүүрсийг хийжүүлээд хийжүүлсэн тэр шатамхай хэсгүүд, нүүрсний жижиг хэсгүүд нь бол галын хотолдоо шатаж дулааны энерги үйлдвэрлээд доошогоо бол үндэсний оронд хагас кокс буюу бидний одоо утаагүй түлшний үндсэн түгээд гаргаж авах энэ одоо технологиг одоо санаачилж ер нь миний эрдмийн ажил л да. Одоо энэгээр бол би шинжлэх ухааны технологийн их сургуульд одоо докторантур сурж байгаа. Энэ хавар төгснө. За тэгээ энэ хэмийг баталгаажуулсан. Одоогоор бол туршигдаад амжилттай явж байна. 2 жилийн хугацаа өнгөрчлөө. Тэгэхээр хагас коксжуулна гэхээр яг тайлбарлал жирийн одоо түлшийг түлэх энэ хагас коксжуулсан удаагүй түлшийг түлэх хоёрын давуу тал одоо ялгаа нь юу байгаа вэ? Тэгээд бас энэ технологи практик дээр одоо бас яг яаж хэрэгжүүлж байгаа вэ? Хагас кокс, байгалийн кокс хоёрын хооронд бол одоо нөгөө бүтээгдэхүүний хувьд л ялгаа байхгүй. Дулаан гаргах чадвар нь. Хагас кокс нь өөрөө карбонизац хийгээд нүүрс төрөгчүүлэх процесс юм л да. Шинжлэх ухааны хэлээр бол нүүрс төрөгчүүлнэ гэдэг нь бол одоо нүүрс гэдэг чинь нүүрс төрөгч. Тэрэн дээр дагалдаад одоо тэр дотор бол маш олон элементүүд байдаг. Тэр нь бол дулааны энерги үйлдвэрлэхэд буюу шаталтын процессд бол эсрэг үү. Тэн дотор яг ус бол 100% эсрэг нөлөөлдөг. Тэр 3 атомд хийнүүд байж байгаа. Азотын эслүүд байж байгаа. Нөөц төрөгчийн давхар эслүүд байж байгаа. Эдгээр тэгээ цаашаа олон бодисуд бий. Метан хийгээд шатамхай ийм бодисуд байгаа. Энэ одоо зүйлүүд бол тэрийг одоо галын хотолтод нь ялгаж аваад газ генератор гэж юм бол энэ 100-ны хэлбэр хийцэд нь өөрчлөлт оруулаад газ генератор гэдэг юм доор нь тавиад ингээд хийг нь ялгаж авч дулааны энерги үйлдвэрлээд коксин бол доош нь ялгаад авчиж байгаа. За энэ процесс бол 13 оноос хойш бид нар Багнуурын дулааны станцын 2 зуухан дээр шинжлэх ухааны туршилт хийсэн. Эрчим хүчний яамны шинжлэх ухааны технологийн зөвлөлийн хурлаар дэмжигдээд за ингээд яамны мэргэжлийн хүмүүс эрчим хүчний одоо хяналтанд ор одоо тухайн үед 13 онд хийгээд тэгээд туршилт бол амжилттай болсон. 14 он 15 онд бол үйлдвэрлэлтэд шилжсэн байгаа. За ингээд бол энэ жилд бол нэг 2000 орчим тонн нүүрс Улаанбаатар хотынхаа айл өрхөд нийлүүлж за ингээд энэ хэмжээгээр бас нэг агаарын бохирдлыг бууруулахад тодорхой хэмжээгээр одоо хувь нэмэр оруулаад ингээд явж байна да. Зөвчд маань сонирхож байгаах энэ түлшийг одоо хаанаас судалж авч болох вэ? Тэгээд өртөг үн хөлсийн тухайд маш их сонирхож байгаа. За ер нь агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо ерөнхийлөгчийн вэлдор үндэсний хороон дараагаар одоо ерөнхийлөгчийн тамгын газрын дарга цагаан дарга ажиллаж байсан шүү дээ. Энэ үед бол одоо нэг агаарын бохирдлыг бууруулах энэ утаагүй түлш үйлдвэрлэх энэ үйлдвэрүүдэд бол тодорхой хэмжээний татаас олгодог байсан байлээ. Тэр нь бол одоо бид бол тэрэнд хамрагдаж чадаагүй. Намайг яг үйлдвэрлэл эхлэх үед бол агаарын хууль өөрчлөлт ороод засгийн газрын одоо хариуцах асуудал болж ингэж өөрчлөгдсөн. Тэгээ засгийн газар дээр очиод бол юу бол үндсэндээ тэр татаас байхгүй болсон. Тэгэхээр одоо бол байгалаас одоо шууд ухаад гаргаад авч байгаа түүхийн нүүрстэй энэ бүтээгдэхүүн бол өрсөлдөхөд маш хэцүү байна.
Өөрөөр хэлбэл энийг бол импортоор одоо оруулж ирдэг барьцалдуулагч байдс гэж юм байдаг. Дээр нь нэмээд олон цагийн хөдөлмөр шаарддаг. За би түрүүн хаягдлагүй технологи гэдэг нь нөгөө 100хан дээрээ бол энэ энергетикийн 100 одоо жишээ нь станцын бол их дуртай байгаа. Хаягдлагүй технологи нөгөө үнсээ зайлуулах гэж боо асуудал болдог шүү дээ тэдний хувьд. Тэгэхэд бол одоо үнс гарахаа болоод кокса бид нар өөрөө одоо гаргаад өөрсдөө ингээд дараагийн одоо үйлдвэрлэлийн түүхийд болоо явчихж байгаа учраас энэ бол станцын хувьд бол хаягдлагүй технологи. Манай аюуны хувьд бол энэ бол одоо түүхийн өрсөлдөө өрсөлдөх чадвар бол их буурчихсан. Энийг бол бас төр засгаас дэмжиж ажиллах юм бол одоо нэгэнд хийчихсэн тийм үү? Засгийн газраас хөрөнгө оруулчихсан, бодлогоор дэмжиж явуулчихсан энэ ажил одоо заримдаа сүулдэ бүр энээсээ буцах юм ярьж байгаа байхгүй. Одоо утаагүй түвшин дээр анхаарал тавьчих юм бол одоо 50% бид хийдсэн цаашдаа 50%-ийн ажил бол үлдсэн байна. Энэ дээр анхаарад энийг ингэж зүтгүүлэх юм бол Улаанбаатар хот руу түүхийн нүүрс оруулахгүй шийдвэр гаргаад утаагүй түвшний үйлдвэрүүдээ дэмжиж шинэ гарч байгаа технологиудаа амьдралд одоо хэрэгжүүлээд нутагшуулаад явчих юм бол энэ бол одоо агаарын бохирдол бол шийдэж болохгүй асуудал биш ээ гэж үздэг. Саяхан бид нар нэг төрийн бас байгууллага байгуулсан. Бүх төрлийн хүмүүс оролцсон. Тэрэнд бол юу вөхөр одоо ингээд энэ технологиг эзэмшсэн. Дандаа эрдэмтэд шүү. Тэнд улс төрийн юм уу ямар нэгэн одоо ямар ч юм байхгүй. Дандаа юм эрдэмтэд оролцсон төрийн бас байгууллага байсан. Энэ бид нар үйл ажиллагаа маш идэвхтэй явуулна гэж бодож байгаа. Тэгээд одоо эх жилийн агаарын бохирдол ер нь утаагүй Улаанбаатарыг л бий болгохын төлөө тэмцэн дээ. За тэгэхээр агаарын бохирдлын одоо бууруулах чиглэлээр дөрвтэй шинэлэг технологи бас хэрэгжүүлж байгаа талаараа сонирхолтой мэдээлэл өгсөн танд баярлалаа. За тэгэхээр энэ өдөр мэдээлэл агентлагийн тодруулах болны энэ удаагийн зочноор Хөгч хоног группийн ерөнхийлөгч Монгол улсын зөвлөх инженер Бүр Баатар оролцлоо.